Дахин уулзж байгаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе охтуудаа. За өмнөх цөмөрө тохирохоогоор өглөөний өглөө кодлох ямар чухал юм бэ? Өдрийн турш би эерэг, эрч хүчтэй, нэмсгэл дүүрэнтэй, залуу магадгүй тэ үнэхээр гоо сайхан байдлаа хадгалж явж чаддаг ийм дадлуудыг эзэмшсэн байгаа. За одоо 7 дугаар тохирохооны талаар цөмөрө мэдээлэл авна. За энэ тохирохоо бол бас их онцгой. Өөрөөр хэлбэл энэ тохирохоог одоо хийдэг, хэрэгжүүлдэг эмэгтэй тун цөөхөн болов гэж би бодож байна. За дээр үед бол юм тусгай сүмбэд очдөг гэсэн тэр эмэгтэйд юу ч хинч садаа болдгоо өөрөнгөс орон зай, ариун орон зайг бий болгож чаддаг. Тэгэхээр энэ ариун орон зайд яг юу болдгийг, яадгийг, бид нар яг яах ёстой, одоо энэ орон сууцнд амьдарч байгаа бид бүхэн хэрхэн яаж бий болгохгүй, энэ ариун орон зайд би өөрийгөө одоо байлгаснаар эмэгтэй хүн хэрхэн яаж залууждгийг, яаж дотоод амар амгалан төвшин сайхан байдлыг бий болгож чаддгийг энэ тал дээр бид нар тодорхой мэдээлэлтэй болоод тэгээд энэ одоо дадлыг эзэмших та бүхэн болно. Тэгээд их онцгой сургалт байгаа учраас та бүхэн анхааралтай хичээлдээ сонсож оролцоорой. Эртний Египтийн сүм болгонд тайлагч нарт залуучих дасгалуудаа хийхэд зориулагдсан тусгай өрөөнүүд байдаг байв. Эдгээр өрөөнүүдийг тодорхой хэмтэй, тодорхой гэрэлтүүлэгтэй, анир чимээгүй, өвөрмөц арц хүчийн үнэртэй тусгайлан засдаг байсан. Шинжлэлтийн өрөөнд байгаа эмэгтэйд саад хийх эрхтэй хүн нэгч байдаггүй. Энэ бол ариунаас ариун тооцогдох халдашгүй орон зай байсан. Эртний Грекийн Афродитийн сүмд эмэгтэйчүүд залбирах гэж биш, харин дасгалаа хийхээр очдог байв. Амьсгалын болон хөдөлгөөний дасгалаа хийж гүн гүнзгий амар амгалангийн төлөвч шилжин бясалгаж үүний ачаар бие махбод шинжлэгддэг байлаа. Эртний Ромын баян эмэгтэйчүүдийн орд харшид халуун усны өрөөнүүдээс гадна зөвхөн тухайн эмэгтэйд зориулагдсан тусгай өрөөнүүд байдаг байсан. Тэндээ тэд залуужуулагч дасгалаа хийн олон цагийг өнгөрүүлдэг байв. Төвдийн лам нарт хинч саад болохооргүй тусдаа агуу эсвэл сууцуд байдаг байлаа. Тэнд тэд 150 хүртлээр нассан ч биеийн уян ухаан саруул байлгах боломжийг олгодог нууц техникүүдээс бүрдсэн дасгалуудыг хийдэг байсан гэдэг. Эдгээр газрууд нь эмэгтэй хүний бүрэн мэдлэлт байсан бөгөөд ийшээгээ нэг ч гадны зүйл нэвтрүүлдэггүй. Эмэгтэй хүн өөртөө бие махбод болон энергитэй анхаарлаа бүрэн төвлөрүүлдэг байв. Ингэснээр жинхэнэ алхим явагдаж хөгшөрч буй бие нь шинжлэгдэн залууждаг байсан. Орчин үеийн эмэгтэйд ч гэсэн өөрийн гэсэн шинжлэлтийн сүм хэрэгтэй. Хийсэр биш, харин жинхэнэ орон зай. Гэхдээ зөвхөн өөрт нь л харьяалагддаг. Хевлийгээрээ амьсгалах, дааврын үедээ гэрлээр угаах, өглөөний кодыг суулгах зэрэг энэ хичээлээс гадна сурсан дасгалуудаа хийхэд нь зориулагдсан орон зай байх хэрэгтэй. Гадаад ертөнцөөс саад болох ямар нэгэн зүйлгүй тэр орчинд уг эмэгтэй бие махбод залууч гэсэн тушаалыг хүлээн авах болно. Хэрв боломжтой бол тусдаа өрөө байж болно. Эсвэл унтлахны өрөөний болон цонхны дэргэдэх сандал, эсвэл зүгээр л дасгалаа хийхэд зориулсан зочны өрөөндөө дэвсэн ширдэг байж ч болно. Энд хэмжээ нь огт хамаагүй. Хамгийн гол нь тусдаа зөвхөн нэг зүйлд буюу таны бие шинжлэгдэхэд зориулагдсан орон зай байх ёстой. Өөрийн гэсэн сүмийг яаж бий болгох вэ? Гэр дотроо танд ямар амар амгалангийн мэдрэмжийг төрүүлдэг, танд тав тухтай байдаг, танд саад болохооргүй тийм газрыг сонгороо. Тэрхүү орон зайгаа сайтар цэвэрлэж, шаардлагагүй зүйлүүдийг бүгдийг нь холдуул. Гадны зүйл огт байх ёсгүй. Зөвхөн шинжлэлтийн дасгалтай холбоотой зүйлүүдээ л байрлав. Залуу нас, амьдрал, шинжлэлтийг бэлэгдсэн эд зүйлсийг байрлуулж болно. Жишээ нь дасгалын үеэр асаадаг лаа, өглөөний кодыг суулгаж байхдаа өөрийгөө хардаг толь байж болно. Байнгын шинжлэлийг бэлэгдсэн цэцгийн сайхан зураг, эсвэл урсгах чадвар болон ямар ч төрлийн хэлбэрт орж чаддаг устдаа сав байж болно. Тэгээд тэр газраа ариун гэж тунхагл. Гэр бүлийн гишүүддээ энэ бол миний орон зай. Намайг энд байх үед хинт ч садаа болж болохгүй. Би гуйж байгаа юм биш, харин тусдаа бөгөөд халдашгүй хил хязгаараар тогтоодж байна гэж хэлээрэй.
7 хоног дор хаяж 4 удаа сүмдөө ирж байгаарай. Өдөр болгон 20-30 минутаар ирдэг бол хамгийн сайн. Тэнд та сурсан дасгалуудаа хийн. 10 минут хэвлийгээрээ амьсгална. Тэнд та дааврын үедээ гэрлэр цэвэрлэнэ. Тэнд та залуу настаа програмчлана. Тэнд зөвхөн тэнд. Ямар ч гар утас хийх ажлын жагсаалт байхгүй, асуудлуудын талаар огт бодохгүй. Зөвхөн та болон таны бие л байна. Зөвхөн шинжлэгдэх дасгалаа л хийнэ. Гэвч энд хүрээд эмэгтэйчүүд маань хамгийн хэцүү зүйлтэй тулгардаг. Юу вэ гэхээр ихэнх эмэгтэйчүүд үүнийг сонсоод шууд л гэхдээ эн чинь амин хувиа бодсон хэрэг биш үү? Надад гэр бүл, өр хүүхэд, нөхөр сүдэр, ажил төрөл, үүрэг хариуцлага гэж бий шүү. Хийх зүйл ийм их байхад би өрөөндөө өөрийгөө төгччгээд дасгал хийгээд сууж байна гэж байх уу? Тэд намайг муу ээж, муу ихнэр хариуцлагагүй гэвэл яах юм бэ? Хэмээн боддог. Иймд та нэг зүйлийг яс махантай шингтэл ойлгох хэрэгтэй. Энэ бол амин хувиа хичээсэн хэрэг биш. Энэ бол хариуцлагын хамгийн дээд хэлбэр. Эмэгтэй хүн байглаасаа ямар нэг юмыг хийдэг байхаар заяагдсан байдаг юм биш. Эмэгтэй хүн бол талбарыг бүтээгч. Эрэгтэй хүн үйлдэл, хөдөлгөөн, хэрэгжилт, үр дүнгийн төлөө хариуцлага хүлээдэг. Харин эмэгтэй хүн төлөв байдал, энергийн чанар болон энэ бүхэн явагдаж буй талбарт хариуцлага хүлээдэг. Эмэгтэй хүний бие хөнгөн шингэн, шинчлэгдсэн, энерги нь бэлгсэн үед түүний эргэн тойрон бүх зүйл бүтэмжтэй сайн байдаг. Эр нөхрөнч эрч хүчийг харин хүүхдүүд нь тайвширлыг мэдэрч, ажил нь бүтэмжтэй болж, мөнгөөр тасархаа болж, хоорондоо харьцах харьцаанд хүртэл сайжирдаг. Эмэгтэй хүн хийдгээсээ илүү ихийг хийж эхэлсэн учраас биш. Харин зөв талбарыг, цэвэр ариун орон зайг бий болгосон учраас тэр юм аа. Харин эмэгтэй хүн ядарч туйлдан, биеийн цагаасаа ир төгшөрч, энерги ирч хүчгүй болсон үед хүн бүр зовдөг. Нөхөр нь ууралсан, хүүтийн ширүүн харьцсан, ядарч туйлдсан эхнэртэй болдог. Хүүхдүүд нь төвчээргүй ирч хүчгүй сандарсан ээжтэй болдог. Ажлын газар нь төршин дуссан ажилтнтай болдог. Талбар нь буруу болохоор бүх юм нуурч унаж байгаа нь. Иймээс та өдөрт 30 минут шинжлэлийн сүмдээ ирж ертөнтөөс тусгаарлагдаж байх хэрэгтэй. Энэ бол цагийг дэмий үрж буй хэрэг биш, харин өөртөө, гэр бүлдээ, амьдралдаа оруулж буй хөрөнгө оруулалт юм. Учир нь та энэ 30 минутанд эргэн тойрныхоо бүх хүнийг тэтгэх нөөцийг бий болгон авдаг. Яг өнөөдөр, яг одоо өрөөний буланч болов хамаагүй өөрийн гэсэн сүмээ байгуулж тэр сүмээ эрт дээр үеийн гигант нүд шиг эртний Ромын Виста бурхан ариун галаа нандинан хамгаалдаг шиг хамгаалаарай. Учир нь энэ гал бол таны амьдралын хүч юм. Хэрэв энэ гал унтарвал бүх зүйл унтарна. Та бүх дасгалуудыг ном ёсоор нь зөв хийж болно. Гэхдээ хэрэв сүлийн тохиргоог алгасвал сарын дараа та анх эхэлж байсан газартаа буцаад очисон байх болно. Энэ бол дасгал хийж эхэлсэн эмэгтэйчүүдийн 95% нь 2-7 хоногийн дараа хийхэ болдгийн үндсэн шалтгаан. Ингээд сүлийн тохиргоогоор дараагийн бичлэгтээ уулзъя. Түр баяртай.